дараагийн мэдээг танилцуулъя. Украины нисгэгчгүйн онгоц Оросын нисэх хүчинд давталгаа хийсэн байна. За энэхүү давталгааны улмаас Оросын холбооны улсын Пужингийн далавчид Пужинтай нисэх хүчний 34%-ийг сүйтгэсэн гэж мэдэгдэж байна. За энэ давталгаанд нийтдээ 117 нисгэгчгүйн онгоцыг ашигласан. За ингэхдээ бол нэг хагас жил гаруй хугацаанд бол бэлтгэл ажлыг хангасан. За тухайн одоо бэлтгэл ажлыг явуулах хүрээнд бол эдгээр одоо чухал үйл ажиллагааг явуулахад бэлтгэгдсэн нисгэгчгүйн онгоцыг бол тухайн газар байрлуулахдаа бүхээгтээ одоо машинаар тээвэрлэж авчирсан байна. За ингээд автоматар өөрөө нээгддэг одоо бүхээг нь бол тухайн одоо давталгаа хийх мөчд бол зэрэг нээгдэж за ингээд давталгааг бол хийсэн гэдгийг Украины ерөнхийлөгч Зеленский мэдгдсэн байна. За энэ одоо мэдэгдэлтэй холбогдуулан Оросын холбооны улс стратегийн далавтад Пужин тэгшний 34% болвол боломж цохилтонд бол өртсөн гэж мэдгдсэн. За BBC агентлагт өгсөн мэдээлэлтэй энэхүү давталгааг бол түрүүнд дурдсан зөөврийн бүхээгт одоо байдлаар бол дороонуудыг нуух байдлаар хийсэн. Ингээд агаарын баазуудын ойролцоо авчиж дараа нь бол зөв цагт бол буудах одоо тэр давталгааны үйл ажиллагаа явагдсан байна. За Оросын холбооны улсын 5 бусд хийсэн Украины давталгааг Оросын холбооны улс террорист үйлдэл гэж мэдгдсэн. Ням гаргийн орой олон нийтийн сүлжээнд тавигдсан одоо хид хідэн нийтлэлтэй Зеленский Оросын одоо Украины тусгай хүчний дарга Василий Малюкд бол энэ үйл ажиллагааг гайхалтай үр дүнд хүргэсэнд нь баяр хүргэсэн байна. За түүний хэлснээр хөөргсөн 117 нисгэгчгүйн онгоц тус бүр өөрийн гэсэн нисгэгчтэй юм байна. За хамгийн сонирхолтой нь бол бид нэр энэ Оросын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бидний үйл ажиллагаа нь бол энэ бүс нутаг дахь Оросын ФСБ-гийн одоо яг хажууд нь бол бид нар үйл ажиллагаа явуулсан. За ФСБ бол Оросын төрийн аюулгүй байдлын одоо хүчин алба байгаа. Тэгэхээр энэ одоо албаны ойролцоо бол үйл ажиллагаа явуулсан гэдэгтээ тун баяртай байгаагаа мэдгдсэн байна. За Зеленский мөн энэ ажиллагаанд оролцсон бүх хүмүүсийг цохилт өгөхөөс өмнө Оросын холбооны улсаас аюулгүй байдлаар гаргасан гэж мэдгдсэн. За мөн Оросын стратегийн нисэх хүчний нисэх одоо онгоцонд учруулсан хохирлыг ойролцоогоор 7 тэрбум $7 гэж тооцоолж удахгүй одоо энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөө амласан байна. За Ням гаргийн өглөө Украины аюулгүй байдлын хүчин BBC агентлагт бол тодорхой мэдээллийг өгтөө Оросын 4 агаарын бааз тэдгээрийн 2 нь бол Украинаас хэдэн мянган бээрийн цаана орших ийм одоо байгууламжуудад цохилт өгсөн мэдгдсэн. За үүн дотор Сибирийн эрхүүн мужи дахь Беляя бааз, Мурманск мужийн Олена химик бааз байгаа. Энэ бол Оросын баруун хойд хязгаарт байрладаг. За Рязань мужийн төв хэсэгт байрлах бааз болон Иваново мужийн төв хэсэгт байрлах Иваново зэрэг одоо баазуудад цохилт өгсөн юм байна. За их сурвалжийн мэдээснээр Оросын агаарын онгоцуудын дунд стратегийн бөмбөгдөгч онгоцууд болох Ту-95, Ту-22, М3 болон түүнчлэн А50 зэрэг одоо эрт сэрэмжлүүлгийн байлдааны онгоцууд байсан байна. За эдгээр онгоцуудыг сөнөх үйл ажиллагаа бол логистикийн хувьд маш нарийн төвхтэй тийм үйл ажиллагаа болж өнгөрсөн гэдгийг Украины талаас мэдэгдэж байна. За харин энэ үйл явдалтай холбогдуулан эрхүүн мужийн амбан захирагч Игор Кобзеев Сибирийн Сретне дахь Беляя баазд бол халтсан нисгэгчгүй онгоцныг ачааны машинаас хөөргсөн болохыг нь баталсан. За мөн амбан захирагч Telegram хуудсандаа хөөргөх талбайг хамгаалтанд авсан бөгөөд хин нэгний амин насанд хохирол учруулсан үйл явдал болоогүй гэж мэдэгдсэн. Украины хуурай замын дарга хушууч генерал Михалко Драпити бол удахгүй огцрох өргөдлөө өгсөн байна. За энэ эмгэнэлт явдалтай холбогдуулан хариуцлага хүлээж огцрох болсноо мэдэгдсэн байна. За Орос Украинтай холбоотой яриа хэлцээ даваа гарагт өрнөх гэж байгаа. Туркийн Стамбул хотноо тэгэхээр энэ яриа хэлцээний үед тухайн одоо давталгаа бол харилцан давталгаа болсон явдлаараа онцлогтой болж байна. За инхээр бол энэ одоо яриа хэлцээнээс хоёр тал инх таймныг тогтоох гал зогсоох тохиролцоонд хүрнэ гэдэгт бол найдахад тун боломжгүй байгаа нь эдгээр хоёр талын давталгаанаас харагдаж байгаа юм байна. За Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путиний хувьд 2022 оны 2 дугаар сард бол Украинд бүрэн хэмжээний давталгаа хийх одоо зарилгыг гаргаснаас хойш бол тухайн дайн байлдааны үйл ажиллагаа өрнөж байгаа. За одоогийн байдлаар Оросын холбооны улс Украины газар нутгийн 20 орчим хувийг өөрийн хяналтандаа байлгаж байгаа. За үүнд бол 2014 онд өөртөө нэгтгэсэн Кримийн хойг багтаж байгаамаа.